Улсын 1-р төв эмнэлгийн 100 жилийн хойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч өрөөсөх зарлиг гаргаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээн баатарын алтан соёмд тэмдэг Сүхбаатарын одонгоор шагналаа. Орчин цагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, дэвшилтэт технологи оншилгоо, эмчилгээний олон шинэ арга аргачлал нэвтрүүлэх, хүний нөөц эмч совилогч эмнэлгийн мэрэгчлэн бэлтгэх, дундаж наслалтыг буртасгаж амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийн амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсныг инхүү үнэлж алдаршууллаа. Улс орныхаа хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулж, Монгол улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд алдар цол хүртсэн улсын 1-р төв эмнэлгийн үе үеийн удирдлага, хамт олон нийт эмч, совилогч, эмнэлгийн мэрэгчлэн албан хаагч та бүхэнд Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж гүн талархал илэрхийлье. Улсын 1-р төв эмнэлэг нь 1925 оны 10 дугаар сард өрөнд орны эмчилгээ хослуулсан 15 ор 4 эмчтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Эдүгээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 20 байгууллагыг салбарлан хөгжүүлж, 14 чиглэлээр лавлгаа тусламж үйлчилгээ эрхэлдэг 548 ор, 846 ажилтан албан хаагчтай болоод байгаа билээ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд давхарсан тоогоор 20 сая хүн дампалтаараар үйлчилж, 1 сая 800 мянган хүний хэвтүүлэн эмчилж, 600 мянган хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тус эмнэлэг дурангийн мэс засал, элэг, бөөр, үүдэлс, үе шилжүүлэн суулгах, цөмийн оншилгоо эмчилгээ, эмийн чанар, аюулгүй байдлын цогц технологи зэрэг олон дэвшилтэт арга аргачлалыг эх орондоо анх нэвтрүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ судалгааг цогцоор нь хэрэгжүүлж байна.